За ингээд одоо нүрээ ингээд сайхан цэвэрлж эхлэв. Энэ болохоор их дажгүй юм билээ. Яг бол миний нүүр чи ийм нөгөө мэдрэг арьстай. Тэгээд ийм амархан хуур арьстай иймэрхүү онцгүй ийм хэврэг ийм одоо юу гэх юм бэ арьс ахгүй юу? Хөршлөг бор биш. Тэгсэн нэг айтайхан цагаан магааж биш л те. Тэгэд ийм болохоор би харин ийм юм сүн шиг найраг нь арчдаг байсан. Тэгсэн чи харин иймэр арчсан чинь одоо энэ их айгүй дажгүй санагдсан. Тийм бүх нүдэнд хашил үсэхгүй иймэрхүү байсан. Одоо би дараагийн одоо хэрэгжилж байгаа юм юу вэ гэж тэгэхээр нэг ийм байгаа. Ийм маск байгаа ийм авенугийн одоо реклам хийж болохгүй шүү дээ. Реклам юм хэлдэг нь шүү. Тэгэхээр би ийм нэг маск байгаа байхгүй. Тэгэхээр энийг би төрөөж үзье. Яг бол нөгөө өөрийгөө бас ингээд сайхан чигшүүлэх ийм юутай байгаа даа. Энэ айгуу дажгүй санагдсан. Гэхдээ 5 юм уу одоо юу гэх юм лээ 10 минут болол угаах хэрэгтэй л тийм байсан баха заавар дээр хийжлээ. Тэгээ 10-аас 15 минут болно л гэсэн мэлээ. Тэгээ иймэрхүү бүтсэн болохоор ингээ нүүрний тас шүү заяа. Тэгээ за нэг 10-аас 15 минут ингээ болно гэж бодоод бид энэ маск гэдэг чи би чинь бас хөөрхөн том тогтой. Манай аав чи их хөрхөд л том тогтой. Аавынхаа юг л тохойг дуурайсан юм байл гэдэг. Одоо том тогтой он чи их л ухаантай боён захид одоо ихтэл идэг гэсэн шүү дээ. Тэгэхээр тэгэл бодчихдээ шүү дээ. Ер нь бол зөөгд одоо би ч одоо хүзүүгээс танараа хайсан хүн одоо нэг уучлалт гуйж байгаа юм шиг л одоо зүгээр хүзүүндээ бол ерөөсөд байнга ингэж юм төрхтэй болсон. За одоо ингээд сайхан ингээд цэвэршүүл юу ингээд тосоо ингээд төрчихлээ. Одоо өнөр нэг дажгүй гоё өнөртэй юм байна. За 10 минут ингээд сууч. За тэгээд нөгөө цэвэрлэлтийн насны юуны талаар хэдүүлээ яриа л да тий. Энэ нэг үзэж байгаа хүүхнүүдтэй. За энэ яа гэм мэхлэр нөгөө за одоо ингээд мэдээж арьс марс бол хачин ингээ хуурашаа зэн зэр болж байгаа шүү дээ. Ялангуяа нүүрний би тэр нөгөө нүүрний арьсны одоо энэ нөгөө юу сургалт ингээ хийдэг байхгүй. Тэгээд тэрийг ингээ үтсэн чинь цэвэршгэлээр ингээд ерөөсөө тэр хүний нүүрэнд байдаг коллаген ингээд тий одоо ийм юмнууд чинь маш хэмжээгээр ингээд буурдаг юм байна. Ерөөсөө бүр ингээд шууд юм одоо нэг ийм төвшөнд байсан нь шууд ингээд унтчих байгаа байхгүй юу. Тэгэхээр яа нэг ихлээр маш амархан юм хөвшрөлт үүснэ гэсэн үг. Тэгээ дээрээс нь яах нь юм нөгөө юм хөвшрөлтийн толбнууд шүү дээ тийм ээ юм пигментүүд үүснэ. За тэгээ дээрээс уян хатан чанар нь алдагддаг гэж байна. Тэгэхээр энэ болохоор зөвхөн нөгөө нүүрний арьсан дээр болохоос гадна хүний одоо бүхэл юм юу арьсан дээр болж байгаа байхгүй тийм учраас юм нөгөө хогжруудад цагаан юм юунууд үсэт ингээд хатчихдаг гэж байна. Тэгэхээр бие ингээ усанд орсны дараа яах нь маш сайхан ингээд үүрээд ингэснийхээ дараа тэм зөөлрүүлэх юм сайхан тос мосоор сайхан тослоод ингээд хангалттай чийг нь өгч яхах хэрэгтэй гэдэг ингээд тэгсэн байлаа. За тэгээд яах нь одоо нүрээ ярьсан. Тэгээ би юу байгаа нөгөө нэг юм чих байгаа байхгүй юу. За одоо чихэн дээр болохоор сонсголын одоо муудах янз бүр юм болохоор хувь нисэл янз бүр болно гэж байгаа. Яг би ингээд аптект ингээд ажиллаж байхаар тэгэхээр хүмүүс одоо нөгөө нэг чихнийх юм доторчлын хуль хийх тийм ээ агуулгүй зарим хүмүүс ингээд нэг өөр чанартай 100 одоо юм байж бүгэлж мөглчдэг юм байна л та. Тэгэхээр тэрийг ингээд авдаг юм чих рүү ингээд шүршдэг тийм ээ. Одоо ингээд хувь цэвэрлдэг юм бас бидэн байлаа. Тэгэхээр тийм юмар бас зориулт юмар яах хэрэгтэй. Тэгээд ойр дотны хүмүүс нь яах нь чихийн цагаан цэвэрлж өгч явах хэрэгтэй. Эрэгтэйчүүдэд болохоор чихэн дотор нэг хүс ургацсан мэдэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр мөрийн одоо үс одоо засуултагтай яг адилхан яах нь энэ хамрын энэ үснүүдээ энэ чихнийх нь үс мөс энэ нь бас ингээд хараа сайтай хүмүүс ингээд авч өгч ингээд тусалж явах хэрэгтэй юм шиг үлээ. Тэгэхээр энэ цэвэрлэлтийн нас гэдэг чинь тэ зөвхөн одоо бүсгүүчүүдэд яваад байгаа юм бол биш байгаа байхгүй. Энэ бол бас эрэгтэйчүүдэд болж байгаа. Тэгээ хараа их муутна. Одоо тэгээд ажил дээр нэг ийм минутээр орж ирсэн юм баггүй юу. Жишээлх юм бол дээр үед одоо нүдний шилгүү байхад хүмүүс яаж болчихсон нь ерөөсөө шууд цэвэр дахиж цутаг болох шинжтэй байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ одоо нүдний шилэг ямар чухал гэдгийг нь одоо л мэдчихэв.
нүдний шил зүүдэг хүмүүсийн зовлонг одоо л ойлгож байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ одоо ингээд хит хитэн нүдний шилтэй ингээл те. Энэ тийм ингээл нүдний шил ингээл ангууд. Яг нэг зориултын нүдний шилний газраас ингээ аван зүгээр нэмэх 2 нэмэх 3 гэсэн юм дураараа ингэж авч ирэхгүй яг ингэж болъё гэж ингэж бодож байгаа. Тэгэнгүүтээ тэгээд би чи нүдний шил ингээ зүүчиж байгаа байхгүй юу. За ингээд бас их зүгээр ингээ янз янзаар надад би чи 3 4 нүдний шилтэй болчихж байгаа. Тэгээ сүүлийн юу гэвэл нэг нүдний шилний нөгөө газар нөгөө нэг юуны одоо юу гэдэг лээ нөгөө нэг Rocketman гэдэг дуудлагч чинь Elton John шүү дээ англи. Тэр Elton John гэдэг яг тэр Наругийн нүдний шилний газартаа гэрээ хийсэн юм яасан рекламд яасан маш юм яг өөрхийн юм нүдний шилийг ингээд брендийн нүдний шилийг хийсэн байлээ. Би тэрийг маргаж очиж үзье гэж бодоод байгаа. Яг бол би нэг өмнөд Африкт явж байгаад тэгээд нөхөр битээ тэр Elton John-ы Rocketman гэдэг ингээ юу кино гэдэг кино чадрт нь гарч байхад би тэр үзсэн байхгүй. Тэгээд ягаад чим тэнд үзсэн болоод ч тэр үү тэгээд би тэр тухай одоо би хувьдаа штэ тухай үедээ нөгөө Elton John-ы хүүхэд насыг бодоод маш их өрөвдөжсэн байхгүй хувь хүнийхээ хувьд. Тэгээд одоо ч гэсэн бас ингээл те мэдээ бас их өрмөц амьдрал тэгэл хүүхдүүд өргөж байгаа л ингээл яаж байгаа ийм хүн байгаа шүү дээ. Энэ бол тэгээд тэр Rocketman гэдэг дунд нь дуртай Sacrifice гэдэг бид нар оюутан байхад байдаг гэсэн тэр гоё дуу манай сонсоод тэгээд бид тэр хувь амьдрал нь мэддэг байсан тэр киног үзэл мэдсэн байхгүй. Тэгэл маш их таалагдсан. Одоо би тэр очиж нүдний шилний газар очиж маргааш нэг заваараад нүдний шилийг үзье гэсэн юм бодолтой байж гэн. Тэгээд сонирхолтой санагдаад байгаа юм. За одоо ингээд би нэг ярьсан чинь 5-аас 10 минут болчих болоо. Одоо би нэг ингээд цэвэрлж байгаа дараах юм хий. За нүрийнхээ маскыг угаагаад ингээд харуулж байна. Тэгэхээр нөгөө видеоны минь дуу алга гэсэн учраас би одоо ингээд нэмэлтээр дуу оруулж байна. Ам нь бол мэдээ зөрж байгаа та нар анзарч байгаа. Одоо ингээд нүүрэндээ маск тавиад ингээд цэвэрлээд ингээд гой зөөлхөн болсон байгаа. Тэгээд сүүлийн үед охиныхээ зөвлөсний дагуу нэг юм шүршдэг ус шүршдэг болоод байгаа. Тэгээд ингээд цэвэрлсэн ингээд нүүрэн дээр энэ усыг ингээд шүршингүүт ингээд сэрүүл татаад ийм гоё таатай юм мэдрэмж төрж байгаа. Одоо ингээд яг ингээд нөгөө өмнө дүдхтэй эндүний юу шүршдэг штэ тэрэн шиг л ингээд нүүрэнд цацдаг юм тустай ус байд юм байна. За тэр усыг ингээд цацсангууд нүүр бол үнэхээр гоё юм таатай сэнгэнсэн юм сэрүүн мэдрэмж төрж байгаа. Тэгэд энэ усыг бас ингээ хүзрүүг ингээ цацаад ингээ тэгчин. За ингээд нэг хэсэг хугацаанд ингээ жоохон ингээ түрхээ тэгэнгүүт энэ маань ингээ аяндаа ингээ жоохон хатаад ингээ аргаад эхэлдэг. Тэгээд эннийхээ дараа болохоор нэг юм нэг гэл нь те нөгөө нэг snail гэдэг нэг юм мэдэрч хясаа байдаг лөө те. Тим юмнаас гаргасан юм нэг зууралцсан нэг юм бид юм бэлээ. Маш их шийшвдэг. За тэрийг одоо түрхээд байгаа. Одоо ийм савтай. Би энийг одоо сүүлийн бараг 3-4 сар байнга ингээд түрхчихэж байгаа. Чигшилөгөөд. Ингээд ийм юм ингээд ийм за одоо ингээд чинь ингээд жоох ингээд хүзүү эсвэл хөөрхөн өрчлөөс үүссэн бай. Одоо хавтаа 50 гарч байгаа хүн шүү дээ би чинь бас тий. За иймэрхүү юм дүүсэн. Тэгэд ингээд одоо ингээд жоох ингээд чигшлөгөөд юм болчих шүү дээ тийм ээ. Тэгэнгүүт нь араас нь нөгөө нэг серум өдрөх гэсэн. Одоо иймэрхүү боллоо. Одоо ингээд жоохон хатна л да энэ чинь ингээд нэг витамин хатдаг. Тэгээд би янз бүрийн серумуудыг би туршиж үзэж байгаа. Ерөнхийдөө яг нэг аль нь надад одоо их хайтайхан таархан гэдэг тий. За жишээлх юм бол би нэг авианыгийн серумыг биш үү тий. Энэ одоо сая 2-3 хоног өмнө ингээ авсан. Тэнгүүт яах нь надад энээр та нар ингээ харах би бүр савтаар ингээ харуулах.
ийм байх гэж боддtiin. Ийм өнгөтэй сэр өнгөд байна надад. Одоо юм бол энараа ингээд 5 янз өнгө байгаа. Ингээд ийм юмнуудыг би туршиж үзээд байгаа. Тэгээд нөгөө аль нь надад юу нэг таарах нь үү гэж жаад тэгээд таархаа ингээд өөртөө олё гэж хэлсэн. Би энийг ингээд хамгийн сүүлд ингээд авсан энийг. Одоо би танаар нөгөө нэг Dolly Parton гэдэг баха нэг ийм нэг American country юу дуулдаг хүн бидэн шүү дээ. За одоо би та нарт яах нь гэхээр энэ ногооны яг байна. Ийм ногоон өнгөтэй юм байгаа. Энийг болохоор задлаг өмчөө одоохон зэрэг задлцахаар ашигтай хугацааны явж байгаа гэж байна. Тэгээ энийг одоо төрхөж эхлэв. За энийг буцаад ингээ хийчих юм чинь. За одоо нэг ийм байна. Энийг би бас ингээрээ ийм өнгөтэй байгаа. За энийг би ингээд төрхэд зүгэлээ. Одоо энэ маань ингээ хатцсан тий. Ингээд иймэрхүү тэр нэг бүтсэн нэг иймэрхүү иймэрхүү юм байна. Тэгэхээр нэг ингээд хот чинь маш гоё юм юу шийдлэгийн гоё болоод юм байлээ. За энийг ингээд яг юм нэг шилнүүдээр л гэтээ яг ингээд эдгээр чинь ялгаатай байгаа маа бас хоорондоо нэг нь болохоор батхтай нүрнэхтэй нэг нь болохоор хуурайшныг ч гэдэг юм ингээд янз янзын би одоо сая бол би нэг чирнэлэх хөнгөө юуг ингээд ингээд төршлөө одоо нэг иймэрхүү болж байна. Тэгээд энэ цэнхэр мингэрээс чинь юм цэнхэр юм гарах нь үгүй цэнхэр юм гардгүй юм лээ. Цэнхрийнх нь болохоор ийм өндөр өнгөтэй байна. За нөгөө улаан нь болохоор энараа вишиг ихтэй юм чи. Улаан чи ийм бас л ийм өнгөтэй байна. Тэгээд янз янзын үр нөлөөтэй. Тэгээд энэ надад их таалагдаад байгаа. Тэгээ одоохондоо би энэ ягааны ингэ төрхээд энараа энэ болохоор нэг иймэрхүү энийг ингэ төрөж жоод за хөөрхий хүзүүнд ингэ сайхан тэжээл өгчё. Ер нь явж хүзүү чинь бас их хүнийг хийсэн. Гой сайхан юм байл шүү. Тол юм байл шүү. Ягаад ч хүзүүг анхаардаггүй. Чаавс төрөх юмч байдгүй лсэн баг дөө. Хоногийн хоолой гэж тий. Ойтон байх ч хоногийн хоолой гэж юу яасан гой сайхан юм уу гэх боддгоо лсэн чаавс. За одоо ингээд нүрээ ийм болох. За одоо ингээд ерөнхийдөө ингээд оройн хавт ингээд болчихно. Цагийн өмнө яах нь ингээд тоснууд байгаа юм. За би одоо дахиад нэг бодох. Энэ нэг шиг юм нэг улаан юм тосоо. Энийг ингээд оройн юм ингээд төрчихнэ. За ингээ ерөнхийдөө болчихно. Тэгэхээр хүмүүс солонгосын янз янзын төрхөл хийдэг юм лээ. Тэгэхээр нүрээ нэсэд нэг юм харамлаа тэрэггүй юм шиг санагдсан. Яа тэгэхээр нөгөө юм нэгэн талынх нь утаас ингээл Монголд байгаа хүмүүс шиг ингээл татуулал тий янз бүр юм хийлгэж чадахгүй юм ч одоо тэгэл иймэрхүү юмнуудаар гоё байх, эрүүл гоё ярстай байх хэрэгтэй юм байна гэж ингэж бодож байгаа. Тэгээд энд чинь нөлөөлж байгаа юм чинь коллаген гэм баг шүү. Би ер нь коллаген уудаггүй байхгүй. Тэгээд нэг хэдэн он нөлөө 2000 за би бодё 2001 онд шиг санагдаад тахэ. Яг гэгүй 2001 онд за мэдгүй. Ямар ч байсан л би 2000 хэдэн онд ч юм даа нэг Япон явсны хуралд яваад тэгээд 2001 онд биш 2010 онд би донгосч гэж байна. За тэгээд Японд нэг хуралд яваад тэгээд би коллаген авчираад ингээд та нар мэдэндээ Японы коллаген чинь ууцдаг шүү дээ. Тэрийг уугаад гэсэн чинь ингээд ханиалгадсан байхгүй. Тэгэхэд одоо би ботход тэр коллаген надад ерөөс таарахгүйсэн мэлээ. Тэгээ би саяхнаас яасан гэхэлэр ийм нэг Норвегийн үйлдвэрсийн дараа ийм үтэй бас реклам болчихгоо тийм цэвэр коллаген байхгүй юм. Одоо иймэрхүү нэг ийм аллаг шар үтэй иймэрхүү коллаген ба. Тэгэнгүүт би энэ коллагеныг би ингээд уусан. Тэгтээ айгүй үнэтэй энэ чинь бас хөөрхөн юм үнэтэй.
Тэгээд энийг би ингээд ууж үтсэн чи 100% байгалийн гаралтай гэдэг ингээд байж байгаа байхгүй. Тэгээд би энийг ингээд уусан доторх нь болохоор нэг иймэрхүү. Доторх нь нэг иймэрхүү. Одоо манайхаар нэг хуураас үүш гэх юм уу да. Тэгээд тиймэрхүү ийм цагаан бүтцтэй юм лээ. Тэгээд энийг болохоор онлайнаас ч авч болно, хаанаас ч авч болно. Тэгээд ингээд нэг том албаа хийгээд өдөр дуу гэсэн. Тэгээ санаад байгаа ч тэр муу гоё хайрс гоё болоод байгаа юм шиг санагдлаа. Та нарт юу гэж бодогдчихэв? Миний хайрс өөрчлөлт орж үгүй юу? Тэгээд энийг уусан. Тэгээд нэг усанд ч юм уу эсвэл шейктэй ч юм уу эсвэл одоо нөгөө сүтэ цайч гэж үлдэн кофе ч үлдэн цайнд ч ингээ хийнгүүт ингээд бүр амархан ингээд задраад ингээд уучих болт юм лээ. Тэг би ингээд 7 хоног ингээ уусан. Ер нь бол жоохон ууж үзье гэж бодоод байгаа. Ямар өөрчлөлт орох юм ер нь. Одоо юм чинь бас хэрглэж үзчихэж л мэдэн шүү дээ тийм ээ. За тэгээд ийм байгаа. Тэрнээс гадна би ингээд нэг та нар мэдчихэж байгаа шүү дээ. Манай нөхөр өвчтэй тэгээд ийм ууж байгаа. Би нөхөртэй хань болох гэдэг юм уу гэдэг. Тэгээд би янз бүр витаминууд уудаг байхгүй. Тэгээд сүүлүүд жоохон ядраад байгаа юм шиг санагдаад ажлын ачаал ихтэй тэгэл ингээд жоохон боромоор орол тэгэл хажуугаар наадан болох гээл тэгэл ингээд сэтгэл сонь гэгэлцээд байгаа байхгүй. Ингээд Монгол юм аа. Үдээд Монгол байдаг даа гэж бодогдоол янз бүрийн бодогдол байгаа. Тэгэнгүүт нь ингээд нөгөөдөгтөөсө болоод ч юм уу ажлын дараа ирэхлээр ямар ч ирч хүчгүй болчиход байсан. Тэгэнгүүт нь би одоо 2 хоногийн өмнөөс би энэ араа юм юу нэг бустер гэдэг энерги ийм нэг бустерүүд өгдөө шүү дээ тийм ээ. Ийм цэвэр юм савлгаатай ийм юм одоо ууж эхэлж байгаа. Тэгээд санаад байгаа тэр муу бас ихтэй жүүл юм шиг ингээд санагдлаа. Энэ болохоор витамин B3 юм бустер гэдгийгсэн. Тэгээд ямар ах нь гоё үр дүнтэй ах нь бол би танарт хуваалцсанаа. Яг ядрах нь бол өнөөдөр гайвч юм шиг санагцсан. Яг аливаа эмийг хэрглэж нэг юм байдаг байхгүй нөгөө ийм одоо плацебо буюу хуримч өгдөг юм байдгийг. Эмэнд болохоор тэр нь болохоор судалгааны аргад хэрэгэлдэг юм байдаг байхгүй. Ингээ 2 групп хуваажж чаад нэг нь болохоор нөгөө дотор ямар ч юм боцсгүй юм зүгээр л юм гаднах хэлбэр нь адилхан тийм мэг ингээ өгөөд нөгөөдөгт нь болохоор яг нэг туршиж үзэх чаа үр өгч чаа юм ингээд 2 групп нэг хувааж агаад тэгээд ингээд судалгааны үр дүнг харьцуулдаг юм байдэн. Тэгтэл заримдаа болохоор ямар ч тийм дотор найрлага байхгүй тийм нөгөө нэг юм уулгасан юмуд нь болохоор маш үр дүнтэй байна гэдэг ингээ гарцсан байдаг байхгүй. Тэг хуурамч үр дүн гарч ийн гэсэн үг шүү дээ тий. Тэгээд нөгөө манайхан нөгөө нэг янз бүр хүмүүсээр ном уншуулдагтай л адилхан байхгүй. Тэр чинь болохоор нөгөө юм эрэг үрдэ үзүүлж байгаа тухайн хүнд тий. Иймэрхүү юмнууд байгаад байгаа. Тэгэд ийм юмнуудыг би ингээд сүлээд ингээд ууж хэрэглэж байна. За одоо тэгээд би нэг юм маш их туртаа одоо юм тостой өдрийн тос нөгөө би та нарны тосны талаарх миний мэдээлэл үтсэн багтай түрүү жил хийсэн. Гэхдээ мэдээлэл нь бол хуучраг байгаа гэж би ингэж бодож байгаа. Дахиж шинжилгээд бас шаардлага ч юм уу гэж ингэ бодож байна. За энэ сайхан том дох маань одоо бүр сайхан ингэ гараад ирчих. За тэгэнгүүтээ би ч ингэ та нар сайн ажиглах юм улаан судастаад суцсан ингээ гарц улаацрт байхгүй юу. Ерөнхийдөө ингээд нараа энэ хялгсан суц ихтэй. Тэгэхээр тэрийг ингээд дардаг ийм өдрийн тос би ингээд хэрглэж байгаа. Тэгэнгүүт чинь ингээд төрсний ингээд даруйд ингээд шал өөртөө үзүүлж байгаа. Гэхдээ би танарт бат тэрийг одоо би үзүүлдэг ч юм уу. Тэгээд жишээлх юм бол одоо яхаа энэ хацартаа энэ болохоор тижээлэн тас байхгүй. За одоо тэгээ та нар миний юу улаан гацар арилгахны хаар та ямар вэ? Жохон татагдчих юм шиг мэдрэмж төрж байна уу? Нара. За би энд нь ингэ төрчихсөн. Ийм бэ. За одоо ийм болчихно. Тэгэхээр энэ улаан гацартай хүмүүс зориулсан бас ийм бас байд юм байл шүү гэдэг ингэ хэлэх гээд байна. Одоо нэгэнд нь төрсөн чинь нөгөөдөгт нь төрчих одоо яах вэ? Тийм. Таснууд байна байна. Янз бүрийн нөгөө өөс юу нүүрний хүмүүс юм дарт юм ааш ингэж ойлгосон. Ялангуяа нөгөө суцсны тэм нарийн гараад ирсэн тэр суцсыг л цааш нь юу яд юм шиг л. Гэж жоохон бүдүүрүүлт юм уу гэж бодсон.
За ийм тас ингээд би одоо ингээд хүрчлээ. Яг консистенци үед тэгэхээр ийм шингэн яг л өдрийн нүүрний тас авах. Би өглөө ингээд ажилд явахдаа ингээд хүрчтэй. За тэгээд дараагийн юм ихлээр нөгөө нарны тос орчтой. Би крем одоо уг нь юм төрхтэй байхгүй юу. Тэгээд Dior-ын крем аавна гээл авч чадахгүй сараад одоо ингээд ер нь бол дуусчлаа. Тэгэнгүүт одоо би нөгөө нарны тос маань юм дотор 3 янз байгаа. Зарж байгаа. Тэнгүүт би нараа юм кремтэй ийм нарны тос авч байгаа. Энэ болохоор 50% нарны тос нараа. Яг кремтэй ийм нарны тос авдаг. Ийм нараа. Ийм. Ингэдэг. Ингэж иймэрхүү харагдаж. Тэгэд ийм энэ нарны тосыг би ингээ кремний хооронд ингээ түрхээд ингээ яваад байгаа. Тэнгүүт энэ тажгүй шиг надад санагдсан. За иймэрхүү юмнууд ингэж хэрэгжилж эхэлсэн. Тэгээ яг хуу тэр нөгөө би түрүүнд ярьж ирсэн те бас л өнгөрөө үсрээ явчихсан нэг ярианасаа гэдэг Dolly Parton гэдэг юм жүжигчин байд. Тэгээ тэрний ярьслага ингэж гарч ирсэн байхгүй. Тэгээд би бас түрүүн ярьж ирсэн ч биш магадгүй. Тэгээд та ингээ яах гэж ингэж одоо гадаад гоо сайхандаа аяг их ингэж анхаарч ингэж юм бэ гэдгсэн чинь яг мэдээж ингээд нөгөө дэлхийн том од болчихлоо ингээ хүмүүсийн анхаарал нь байдаг. Тэгээд маш их одоо мөнгө янз бүр эргэлддэг те. Тэгээд хүмүүс тэрийг залуучууд ихэнх хүмүүс нь болохоор нахгүй утыг харт тамиг шийд юм уу эсвэл зарим нь болохоор одоо янз бүрийн байдлаар хэрэгэлдэг. За би болохоор буйны сайн сайхан арга хэмжээнд зориулж хийдэг. Нөгөө талаар гэвэл би ингээд би бас хүмүүс хүндэтгээд үзэгчтэй хүндлээд ингээд өөрийнхөө гоо сайхан их анхаарч юм хийдэг гэдэг ингээд хийлээд инээжсэн байхгүй. Тэг би ботоод за одоо тэр юм одоо өөрийнхөө үйлчлүүлж хүмүүсийг хүндлээд те бас их юм гоё арьсаа гоё эрүүл байх хэрэгтэй байна гэж бодсон. Мэдээж ингээд нөгөө имсэн байж ах чаа их олон хүмүүс орж ирэл тэгэл ингээд арьсанд юу хэрэглэх вэ гэхэд би ингээл тэгдэг байхгүй. Тэгэхээр өөрөө ингээд үтцсэн ингээд уугаад хэрэгэлсэн юм байх юм бол хүмүүст өгөх мэдээлэл нь арай их өөр юм шиг санагдаад идэв. Тэг бас онлайн үед ч гэсэн практикийн үед ч гэсэн ингээд юу ажиллаад байна гэсэн үг ч тийм ээ. За би одоо нөгөө нүдээ арьсан. За тэгээ дээрээс нь хумс байгаа. Тэгээд хумсанд сайн нөлөө үзүүлдэг витамин юунууд бас байд юм билээ. Тэг тэр мэрийг ингээ хэрэглээрэй хүүхнүүдэд. За тэгээ дараагийн болохоор мэдээж мартаж болохгүй нэг хоол мол. За тэр мэрийг бол би нэг ярихгүй. Хүн болгон л ярьж идэв юм чинь. Тэгээд нөгөө нэг өтрээгээ цэвэршүүл чиг шиг байлгах хэрэгтэй гэх тээ. Би нэг тохиол энэ төр ярьж ирсэн шүү дээ. Тэгээд та нар тэрийг бас дахин үзээд ингээд өөртөө бас ингээд хэрэглээд үзээрэй тий. Ямар нэгэн байдлаар одоо сав янз бүрийн залуу наснд ахвалцсан ч гэдэг юм уу. Эсвэл одоо цэвэршлийн насны ч юм уу ямар нэгэн одоо хавдрын эрсдэлгүй зүйлүүд хамаар хөтрэндээ хэрэгэлдэг тэр лам мануудыг тий одоо энэ хараа би нэг ингээд хөтрэндээ хэрэгэлдэг миний юу аахгүй 7 минут 2 удаа хэрэгэлдэг. Ийм одоо юмнуудаа ингээ хэрэглээд ингээ гоё чиглэг ийм гоё байлах хэрэгтэй. За тэгээд энэ маань өөрөө ядын ихлээр бас давхар итгэхүйний ядын ихлээр судалгаагаар болохоор бас ингээд нөгөө юу одоо давсагны нөгөө нэг зэгсдэд гэдэг шүү дээ тийм ээ. Ойр орхон шээх гэж маш их өвддөг. За ийм одоо юугаар зэгсдээр өвдөг барыг битэн бас их хоорлох хальтаа. Тэгэхээр энэ бол заавалж халтурдаг юм биш шүү дээ. Энэ чинь бол өвддөг бас юм тохиолдол байгаа. Давраас холбоотой янз шалтгаан байна л да. Тэгээд тэр судалгаан дээр болохоор энэ тэр ийм мөтрөний юу юм хэрэглэж байгаа хүмүүс бас цэцэдээр өвдөх нь багассан гэдэг ингээд бас бичсэн байлаа. Тэгэхээр энэ юм хэрэглэх хүмүүс маань маш их юу шүтээ нөгөө нэг эмчтэй масаа яриад тэгээд эрсдэл хүчин зүйлээ тооцож байгаад энэ имийг бас хэрэглэх хэрэгтэй юм шиг байгаа. За тэгээд иймэрхүү юмнуудыг би одоо ойрд хэрэглэж байгаа сонин сайхан ийм юмнуудаа би та нарт ингээ хуваалцлаа. Тэгээ яг хуу мэдээж энэ хавар амьдардаг ч юм уу эсвэл одоо энэ Скандинав, Европ орнуудаар амьдарч байгаа хүмүүсийн зам манад гоо сайхны юмнууд Европын юмнууд маш их орж ирдэг шүү дээ. Тэгэхээр тэндээс бас авч хэрэглээд ингээд бас үзэх юм бол их зүгээр юм байна гэж ингэж хэлж байна. За тэгээд өөр онцгойдоо ерөнхийдөө та нартаа тэгээд
сайн сайхныг хүсэн өрөө. Одоо маргааш нэг өдөр хаяж амралтын өдөр шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэгээр бас өөртөө сайхан алхаж ороод эерэг энерги цуглуулад тэгэл ингээд сайхан зуны өдрүүдэд одоо өнгөрүүлээ. Наадамдаа их сайхан бэлдээрэй гэж хүсэж байна. За ингээд түр баяртай.